Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе цэг рүү эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр ирэх гарсан газар бол Алтарц Жак Дэниес вискиний их нутаг болох Америкийн нэгдсэн улсын Теннесси муж. Теннесси мужид 200 мянган хүн амтай Ноксвилл гэх хот байдаг. Энд Теннессигийн их сургууль байдаг учраас жил бүр оюутнуудын хичээл эхлэхэд хот тэр чигтээ хөл хөдөлгөөнд дарагдаж шар ариг залуусын дуу шууганаар дүрдэг. Гэтэл 2004 оны 12 сарын 6-ны үүрийн 4 цаг 15 минутанд оюутнууд ихээр амьдардаг Cedar Bluff гэх дүүрэгт хүн амьтан машин тэрэггүй нам гүн байдлыг эвдэх хэн нэгний гүүх чимээ гарчээ. Нэг залуу хүнээс хөөгдөж байгаа мэт байдаг хурдаараа 12 сарын хүүтэнд хөл нүцгэн богино өмдтэй цээж нүцгэн гүүх ба амьс хаадаж толгооноос хөл үртлээ цуснд будагдсан байв. Залуу хамгийн түрүүнд харагдсан цорын ганц нээлттэй газар болох Веgas шатхуун түгээх станцын дэлгүүр рүү гүйж ороод туслаарай 911 рүү залгаад өгөөч гэж орилоод шууд ухаалтж унсав. Дэлгүүрийн ажилтай айгаа тартал шалан дээр цус асгарч залуугийн гүйж ирсэн замаар цус туссан байлаа. Ажилтан шууд 911 рүү залгахад азар залуу ухаантай байсан бөгөөд хүнд амьсгаатан диспетчертэй ярьж эхэлдэг. Хохирогч Джейси Имами 21 настай Теннессигийн их сургуулийн оюутан тэрээр үүрээр гэртээ унтж байхад нь хэн нэгэн гинэд тутгалж юу ч авч амжилгүй хувцаач өмсөлгүй хөл нүцгэн зүхтаж энэ хүртэл иржээ. Джейсон маш цочурдмоор зүйл хэлсэн нь миний өрөөний хамтрагч одоо ч гэрт байгаа гэдэг. Диспетчер сандарч юу гинэ дахиад хүн байгаа мó хаяг нь хаана вэ гэж асуугаад шууд цагтаа нарыг явуулсан. Джейсний бие тэр чигтээ хутганы шархуулж цээж нүүр гар гэд өөрийгөө хамгаалах гэж маш их тэмцсэн нэлтэв. Джейснийг унтж байхад хажуу өрөөний найз Джоногийнх нь орилох тус сонсогджээ. Джейсон Джоно зүгээр үү гэж асуугаад коридорын гэрлийг асаатал танихгүй залуу өдөөс нь гарч ирээд шууд хутгалж эхэлсэн. Тэрээр нүцгэн гараараа хутгийг нь барьж эсэргүүцсэн ч дийлэхгүйгээ мэдээд амьд үлдэхийн тулд хөл нүцгэн харааны шилгэж авч амжилтгүй зугтсан. Цагдаа нар Брэндон Парк хэмээх оюутны отхны апартмент руу ороход орцны үүдэнд нэг эмэгтэй цуснд будагдсан байдалтай хэвтжээ. Энэ бол оюутан Джоно. Түүний үс ууг нь шаргалж тэр чихтэй цус осноос болж цагдаа нар түүнийг улаан устэй хүн байна гэж андуурчээ. Джоно маш сул дуугаар явж исэн ч Джейснаас хамаагүй үнд шарахтай. Ялангуяа хүзүүндээ үхлийн шарх авсан байв. Түүнийг яралтай эмнэлэгт хүргэсэн боловч харамсалтай нас оржээ. Джоногийн биед нийт 25 утганы шарх байсан. Хэргийн газар аимшигтай байлаа. Орцны 1, 2, 3 давхрын бүх алган дээр цусны толб, гарын мөрнүүд байх ба Джоно алуурчнаас цухтаж хаалга болгон дээр очиж туслаарай гэж нүцэн болгон тогтоогдов. Үүрийн 4 цагийн үед нэг оршин суугч хин нэг манай алгыг нүдээд байна гэж дуудлага өгсөн ч хаалганы дурангаар харахад хинч харагдаагүй гэж мэдүүлжээ. Учир нь тэр үед Джоно хаалганы дор шалан дээр унсан байсан. Цагдаа нар тэдний гэрлөө ороход хан тааз тэр чигтээ цус шалан дээр стейкний утга хэвтжээ. Утгыг хитрхи хүчтэй дүрснээс олж хугарч ирэн дахисан байлаа. Энэ утгыг Джоногийн гал тогооны иж бүртлээс авсан байв. Хамгийн ачирхалтай нь хаалга цонх эвдсэн ямар ч уулмөр байгаагүй. Тэгэхэр хэрэгтэн түлхүүртэйсэн. Эсвэл тэд өөртөө хаалгааны ч өгсөн. Үгүй бол хаалга түгжээгүй байсан гэсэн үг. Гэхдээ 25 удаа утгалсан нь дээрэн биш. Өс ондонгийн сэтэлтэй таньдаг хүнийх нь үйлдэл байх магадaltaй гэж үзсэн. Тэгвэл Джоно гэж хин юм бол Джоно 1983 онд төрсэн Виржиниа мужаас гаралтай маш нийтж сэргэлээ охин. 2004 онд магистр сурахаар Ноксвиллд ирсэн бөгөөд тухайн жилдээ найз залуу Джейсон Уайттайгаа сүй тавьж хурмын даашин заа хүртэл авсан мэжээ. Өрөөний хамтрагч Джейсонтэй адилхан нэртэй учраас сүйд залууг нь Вэйд гэд дуудаад явжээ. Джоно болон Джейсон нар сайн найзуудаас учраас зардлаа хэмнэх үднээс нэг байр түрээслэн тусдаа өрөөнд амьдардаг байжээ. Америкт эрэгтэй эмэгтэй найзууд нэг байранд амьдрах нь илбэг байдаг гинэ. Джейсон Джоно хоёр их сургуулиасаа эхлээд найзалсан маш дотны найзууд. Тэд бие биенээ хизээч эрэгтэй эмэгтэй гэж харж байгаагүй бөгөөд Джоногийн ээж Джонч Джейснийг сайн мэддэг, түүнд итгэдэг байв. Джоно Джейсонтэй хамт амьдрахаасаа өмнө ээжээсээ асуухад Джейсон бол зүгээрээ тэр их томоотой хүүхэд гэж зөвшөөрсөн. Тэр ч бодгоо Джоногийн сүйд залуу Вэйд ч Джейсонд итгэдэг байсан бөгөөд бидний хурмаа идэл Джоног сайн харж хандаарай гэж загчээв. Джейсон өөрөө ч найз охинтой учраас тэдний энэ харилцааг бүгд хүлээн зөвшөөрдөг байжээ. Азийн соёлд ойлгоход жоохон төвөгтэйч хойд Америкт ийм тохиолдол маш их байдаг. Гэвч тэднийг хамт амьдраад удаагүй байхад энэ аимшигтай хэрэг гарсан. Үүрийн 4 цаг 30 минутанд Джоногийн эцэг их охиноо нас барсан тухай мэдээг хүлээн авч тэнгэр хөмрөх шиг болжээ. Хэрэг гарахаас хэдхэн цагийн өмнө 100 сарын баярын бэлэгний тухай ээжтэйгээ ярилцжээсэн охин нь ийхүү хорвоог орхисон. Цагдаа нар хэргийн газар очиход зочны өрөөнд Джоногийн хүүхдүүдэд өгөхөөр бэлдсэн нэр бүрийг нь нямбайлан бичсэн бэлэгнүүд өрөөстэй байсан нь мөрдөгчдийн сэтгэлийг маш их өвтгчээ. Ээж нь охиныхоо цогцыг харахаар эмнэлэг рүү явах замдаа бороо орохыг хараад тэнгэр хүртэл охины минь төлөө уйлж ийн гэж утсан гин. Тэрээр миний охин хурмаа ээж амжаагүйч хайртай хүнтэйгээ учирч хурмандаа бэлтэж байхдаа жоохон ч ихсэн аз жаргалыг мэдэрсэн байх гэж найдаж ийн гэж өөрийгөө тайтгаруулж ялаа. Энэ хэрэг Ноксвилл хотод маш урдан тархаж оршин суугчид гэрээсээ гарахаас айж эхлэв. Учир нь алуурчин баригдаагүй, ямар ч уулмөр байхгүй.
Ялангуяа хөршүүд нь Жоног хаалга нүдэж тусламж гуйхад хинэн ч нээж өгөөгүй гэдэгт олон нийт маш их дургуутж тэднийг шүмжилжээ. Гэвч нөгөө талаас үүрийн 4 цагт харанхуй шөнө хин нэгэн хаалга нүтгэд танихгүй хүний өдөөс нээх нь тийм ч амар шийдвэр биш гэдгийг хүмүүс ойлгож байсан. Жоногийн ээж ч мөн миний охинд амьд үлдэх боломж байсан ч хөршүүд айсандаа хаалгаа нэгээгүй би ойлгож байна гэж хэлсэн байдаг. Мөрдөн байцаагчдад байгаа хамгийн том баримт бол цусны тол. Жоно олон Джейсний өрөө орцны шат гээд бүх газар цус байсан ч алуурчны хурууныхээ олдоогүй. Гэмт хэрэгтэн хурууны хийгээ арчсан бололтой зөвхөн хэлбэр нь алдагдсан хэдэн мөрөл үлдсэн байхаас гадна гал тоогоон дах хутганы ишин дээр ихээ тодорхойгүй байлаа. Оюутны хотгонд хяналтын камер байхгүй учраас цусны ДНХ шинжилгээний хариуг хүлээхээс өөр аргагүй болсон. Хоёр дахь том баримт нь гутлын мөр. Зочны өрөөндөөсөн бэлэгний хайрцагнуудын нэгдээр цусны толботой гутлын мөр маш тодорхой үлдсэн байв. Үүнийг цагдаа нар холбооны мөрдөх товчоор шинжилгээний явуулсан. Мөн хэргийн газраас маш сонин зүйл олцсон нь Атланта Брэйвс багийн бейсболын малгай, хуулбарлсан CD мөн орцны гаднах модны доороос цустай машины хөгжим олцсон. Эдгээр нь Жоногийнх ч биш, Джейснийх ч биш. Алуурч яагаад машины хөгжим барьж явж исэн бол энэ нь аллагтай ямар холбоотой вэ? Мөрдөгчд хамгийн түрүүнд зүүд залуу Вэдийг шалгасан боловч тэрээр Мичиган мужид байсан нь утасны бичлэгээр батлагдаж сэжигтнүүдийн жагсаалтаас асаглаа. Дараа нь мөрдөгчд Джейсон шалгав. Хэдийгээр тэр өөрөө хохирогч байсан ч хамгийн сүүлд Жоног харсан учраас эмнэлгээс гарахт нь байцаажээ. Джейсний мэдүүлснээр Жоно 10:30-д унтахаар орсон бол Джейсон зурагт үзчихад 12:30-д унтаж үүрийн 4 цагийн үед Жоногийн аимшигтай орлого дунаар сэржээ. Жоно байнга хар дарж зүудэлдэг, унтаагаараа явдаг болохоор Джейси эхлээд хар дарж ийн гэж бодсон ч энэ удаагийнх дэндүү аимшигтай байсан тул өрөөнөөсөө гарч коридорын гэрлийг хасаатал Жоногийн өрөөнөөс гар нүүрэн цуснд будагдсан хутга байрсан танихгүй залуу гарч ирж шууд Джейсон руу дайрч түүнийг өрөөрөнд түлхэн орон дээр унгаагаад дээрээс нь цохиж эхэлсэн. Джейси эхлээд түүний гараараа цогж ийн гэж бодсон ч 8 удаа утгалуулсан байлаа. Тэрээр амь тэмцэгтэй алуурчны эмзэг эрэхтэн рүү маш хүчтэй өшгөлөхөд нөгөө залуу орон дээрээс өнхөрч унсан бөгөөд энэ боломжийг ашиглан Джейсон нүцгэн чихтэй гэрээсээ гарч цухтаад замдаа тааралцсан машинуудыг зогсоох гэж оролцсон ч хинч зогсоогүй тул шатхуун түгээх станц руу гүйж тусламж дууджээ. Энэ бол Джейсний мэдүүлэг. Цагдаа нар гинт эрэхтнийг харсан болохоор ам зургийг нь гаргаягээд Джейсний хэлснээр гаргасан зургийг нэнэ. Маш бодтой харагдчихаз энэ ам зургийг компьютер графикаар бүтээсэн бөгөөд 20-од насны 173 см өндөртэй 60 гаруй кг жинтэй бүлтгэр дүү алим хэлбэрийн нүдтэй мохон амартай цагаан арьстай эрэгтэй гэж тодорхойлжээ. Джейсний тайлбар маш нарийн бодтой байсан ч мөрдөгчд түүнийг сэжигтнүүдийн жагсаалтаас бүр мөсө хасаагүй. Учир нь нэгт гэрт хүн гаднаас орж ирсэн улмаар байхгүй. Хоёрт хэрэг ташгилсан утга нь гал тоогоноос авсан стейкний утга. Гуравт алдагдсан эд зүйлс нэгч байгаагүй. Дөрөвт Джейсний баруун гарынхаа шарх хамгаалтын гэхээсээ илүү хутга барьж байхдаа гараа цуссан юм шиг харагджээ. Хүнийг олон удаа хүчтэй хутгалах үед гар хөлөрч хутганы ишнээс альтарч өөрийгөө зүсэх тохиолдол их байдаг гинэ. Цагдаа нар нөхцөл байдлыг тодруулахаар Джейснийг байлцуулан хэргийн газар дахин туршилт ив. Джейсон маш идэвхтэй хамтран ажиллаж болсон явдлыг нэг бүрчлэн тайлбарладаг. Энэ үеэр тэр нэг шин зүйл хэлсэн нь би гэрээсээ цуснд будагдаад цухтаж гараад хартал апартментын усан сангийн хажууд нэг эрэхтэй нуугдчихсэн гэдэг. Гэвч олон нийтийн сүлжээгээр гал тоогооны утганд хамгийн ойр байсан хүн бол Джейсон. Найзаагаа орхиод ганцаараа цуцдаг ямар өөдгүй амьд юм бэ гэх мэтээр түүнийг буруутгах хандлага газар авсан. Джейсон эмнэлгээс гараад Жоногийн оршуулах ёслолд очиход хүмүүс түүнийг аймхай урвагч гэж шивнэлтдэг. Эцэст нь цагдаа нар Джейснийг худал үнэн шалгадаг аппаратанд орохыг хүсгэд эхлээд дургуутжсэн сүүлдээ зөвшөөрчээ. Шинжээч түүнээс чи Жоног хэн утгалсныг мэдхүү? Тэр шүн гинт хэрэгтэй ирнэ гэдгийг мэдчихсэн үү гэж асуухад Джейсон үгүй гэж хариулсан ч шинжээч намайг хуурна гэж бити бод. Чи энэ тестэнд дунлаа. Үннийг хэл гэж шахаж эхэлсэн. Джейсон уурлаж би 100% үннээ хэлсэн. Юу гэж худлаа ирсэн бэ гэж эсэргүүцсэн ч шинжээч түүнийг Жоног алсан гэдэгт итгэлтэй байлаа. Гэвч полиграфийн хариу зөвхөн лавлгаа болохоос шууд баримт болтгүй учраас цагдаа нар ам зургийг мууж даяар тарааж $70,000 шагнал зарладаг. Удалгүй ДНХ шинжилгээний хариу ирлээ. Хэргийн газраас Джейсон Жоно хоёроос гадна 3 дахь читгэлийн ДНХ олцсон. Эрэгтэй хүнийх. Энэ ДНХ хутганаас олцсон тул Джейсон хэрэгтэн биш болох нь батлагдсан ч цагдаагийн мэдээллийн санд байхгүй үл мэдэгдэх этгээд их байв. Удалгүй өөр нэг сэжигтэй этгээд Майкл Персибул гэх 19 настай залуу Ноксвиллд хулгай хийж байгааг баригдсан байна. Тэрээр Жоногийн апартментаас ердөө 5 минутын зайд амьдардаг. Түүний гэрт нэгжлэг хийхэд хэргийн газраас олцсон Faded Glory брендийн гуталтай яг ижил загвартай ижил арц марын гутал олджээ. Майкл цагдаад маш ачралтай мэдүүлэг өгсөн. Би тэр шөнө тэнд очиж бүх зүйлийг харсан. Энэ бүхэн хар тамхины 8-аас болсон. Би нэг хар тамхины 8 ахыг дагаж Жоно Джейсон хоёроос мөнгө авахар утсан. Тэр ах гэрлүүн орж би гадаа усан сангийн хажууд хүлээж идэл тэднийг хутгалж эхэлсэн.
Би айгаад цухцсан гэдэг. Джейсний харсан усан сангийн хажууд нуугдж байсан хүн Майкл мөн bijээ. Гэвч Майкл нөгөө ахыхаа нэрийг хэлэхээс татгалцсан бөгөөд Жона Джейс хоёрыг хар тамхи хэргэлдэг гэж гүтгсэн ч тэдний гэрээс ямар ч хар тамхи олдоогүй. Найз нөхдөд нь үүнийг үгүйсгэсэн. Мөн Майклийн гутал хэргийн газар байсан мөртөө яг таарч байсан ч уулны илэгдэл нь жоохон зөрүүтэйсэн тул тэр ах нь хинбэ гэдэг асуулт үлдсэн. Эцэст нь хэргийн газраас олцсон мөр Майклийн гутлах биш болгон тогтоогдож цагдаа нар түүнээс апартмент руу яаж орсон талаар асуухад хөшүүрэг ашиглаж хаалгыг нэвтсэн гэж хариулсан ч тийм уул мөр огт байгаагүй. Майкл зүгээр л олонний анхаарлыг татахын тулд худлаа ярьдаг нэгэн байсан бөгөөд цагдаа нарыг төөрөлдүүлж мөрдөн майцаалт дахиад л мухардлаа. Цагдаа нар Джейснийг сэжгэлжсэн ч хоёр ч шинжээж дуудаж худал үнэн шалгаж авраад нь дахин орж гин буруугүй гэдэг нэцтэй батлагдсан. Эхний мэрэгжилтэн үр дүнгээ буруу тайлбарлаж Джейснийг гэмт хэрэгтэн мэтээр дарамтлж байсан нийлэрчээ. Энэ орон Джейсэн хэвлэл мэдээлэл болон танихгүй хүмүүсийн сүрдүүлэг дарамтанд маш их өртөж сэтгэл зүйн хүнд гэмтэл авсан тул ямар ч ярилцлага өгөө болсон. Иймэрхүү байдалтай 2 жил өнгөрч 2007 он болсон ч хэрэг ахицгүй хിവэрэ Жоногийн эцэг их охиноо мартаж чадахгүй өрөөг нь тэр ивээр нь үлдээж хурмын даашин зэгийг нь өлгсөн хിവэрэ байв. Аав Майкл нь охиныхоо хурмын мөгжийг зүүж алуурчныг заавал барина гэж амлажээ. Харин ээж Жон нь охиныхоо эргийг олон нийтэд таниулахын тулд телевизийн шоунуудад оролцож аргаа барахтаа үзмэрчтэй хүртэл уулзсан. Тэр үед Тенси мужид ДНХ-ийн санд зөвхөн ял идэлж шийтгүүлсэн хүмүүс их байдаг гэсэн бөгөөд баримтлагтаа суллагдсан хүмүүсийн ДНХ-г автгүй ээжээ. Гэтэл 25 удаа утгалсан энэ нэрэг анхны үйлдэл ах магадлал бага тул Жоногийн эцэг хуулийг өөрчлөхөөр 2 жил тэмцсэний эцэст Жоно Берригийн хууль батлагдаж цагдаад баригдсан л бол шууд ДНХ авдаг болсон. 2007 оны 6 сард хэрэг гарснаас хойш 2 жилийн дараа ам зурагтай яг адилхан хүн байна гэх мэдээллээр 20 гаруй насны Тейлор Олсныг шалгахаар болов. Тэрээр хэргийн газраас 15 минутын зайд амьдардаг. Өмнө нь машин уулгаалсан эргээр баригдажсэн. Цагдаа нар Тейлорыг дуудаж Жоногийн хэргийн талаар мэдхүү гэхэд мэдээгээр л харсан гэж тайвааруулсан. Түүнийг албадан ДНХ авах хүндлэл байхгүй тул эхлээд өөрөөс нь зөвшөөрөл авахар асуухад огт цааргалгүй зөвшөөрсөн. Цагдаа нар хэрэгтэн мөн байсан бол ингэж амархан өгөхгүй гэж утсан ч шинжилгээний хариу 99.99% таарсан. Мөрдөгчд шинжилгээний хариунд итгэж чадахгүй дээжээ солилцсон болов гэж хэд хэдэн удаа шалгахад Тейлор яалтчгүй хэргийн газар байсан батлагдлаа. 2007 оны 9 сард Тейлорыг баривчилж Джейсний гаргасан ам зураг хэрэгтнийг барихад тусалжээ. Тейлор эхлээд би тэнд байгаагүй. Та нар алдаа гаргасан байна гэж Хэв нэг инээжсэн ч баруун гарын алган дээрх утхан зүсэгдсэн гүн сорив болон ДНХ баримтын өмнө бууж өгч хэрэгээ үлээсэн. Тэгвэл тэр шөнө яг юу болсон юм бол? Тейлорын мэдүүлэг үнэхээр утгагүй бөгөөд аимшигтай байлаа. 2004 оны 12 сарын 6-ны шөнө Тейлор найз Ногийн хамт Жоногийн амьдардаг апартментын гадаа машин ухаж аудио хөгжим хулгайлж ижээ. Гэтэл хэн нэг нь тэднийг юу ийгээд байгаа юм бэ гэд ирэхэд сандарч найз Ноо усан сан руу Тейлор хамгийн ойр харагцсан орцны хаалга руу гүйж ороод хулгайлсан хөгжмөө барьсаар шатаар өгсөж итэл араас нь хүн дагаж ирэх чимээ гарч айсандаа хамгийн ойроос хаалгыг таттал төгжээгүй гэж таарсан нь Жоногийн гэрээсэн. Джейсэн Жоно хоёр байнга хаалгаа төгждөгч Тейлор хаалга нээлттэйсэн гэж зүтгэдэг. Ямартай ч тэр дотогш ороход харанхуу юу ч харагдахгүй байлаа. Гэтэл энэ чимээнээр Жоноос ирж өрөөнөөсөө гарч ирээд хинбэ гэж асуух мөчөд Тейлор сандран Жоно руу дайрсан бөгөөд Жоно өөрийгөө хамгаалахын тулд гал тоогоороо гүйж ороод утагаач Тейлорын гарыг зүссэн. Ингээд Тейлор утгыг нь булааж Жоног хайр найргүй утгалж эхэлжээ. Энэ бол Тейлорын мэдүүлэг. Жоног амьсгал хураахаас өмнө тэмцэх тэнхээгүй болсон байхад Джейс өрөөнөөсөө гарч ирэхэд Тейлор түн рүү ч бас дайрч утгалаа цугцсан. Энэ орон түүний улгаалсан хөгжим дотор байсан CD-нүүд унаж шалан дээр хагарчээ. Тэрээр хулгайлсан машины хөгжмөө барьж гүйсээр орцны гадаах модны дор хаяад цугцсан болохоор цусны тол бүлдсэн байжээ. Тейлор ийм аимшигтай хэрэг хийсэн мөртлөө зүгээр л зам дээрх шавж гიშгцэн юм шиг хинэггүй ярьдаг. Дараа нь уйлж тэднийг тийм их гимцэн гэж мдээгүй, үхэн гэж бодоогүй гэсэн ч 25 удаа утгалчаад үхэн гэж бодоогүй гэх нь хинд ч итгэмээргүй сонсогдно. Түүнд ямар ч зориг байсангүй. Ердөөл хулгай ээж яваад баригдахаасаа айж нуугцсан газрынхаа хүмүүсийг хөнөөсөн. Дараа нь цагдаагийн газар Тейлорын ихч ээж хоёр ирэхэд Тейлор тэрвэрлдэж уйлаад ээжээ би хэрэг тарчлаа намайг уучлаарай гэдэгч түүний уучлалахгүй хөстэй хүмүүс ээж нь биш Жоно болон Джейсэн нар байсан. Хэвлийнхэн түүнээс яагаад ийм хэрэг хийсэн бэ? Үнэхээр алахыг хүснэ үү гэж асуухад энэ бол зүгээр л хосол байсан гэж хариулдаг. Тейлор 1-р зэргийн аллага болон нийт 7 төрлийн хэрэгээр яллагдаж 2008 оны 4 сард шүүх хурал нь болох байсан ч шүүх хурлын өмнөхөн өөрийн амиаийг өтгчээ. Тэрээр үйлцэн эргээхээ төлөө шүүхийн өмнө зогсож, бусдын өмнө нүглэн илчлэгдгээс айсан. Түүний гэрээслэлд юу болохыг мэдэхгүй ч Ноо намайг хэрэгтэн гэж мэдүүлж би шоронд ялцрах болно. Би Жоног алж Джейсний хөнөөхийг хүсээгүй гэж өөрийгөө өмгөөл сутгатай зүлбэцсэн байв. Тейлорыг өгсөн Жоногийн эцэг хамгийн ихээр дургуутсан. Тэд энэ өдрийг хүлээж хууль хүртэл өөрчлүүлсэн байхад гэмт хэрэгтээ ялаа эдлэлгүй амиа орлсон.
Гэсэн ч тэд хэрэг илэрхгүй үлдээгүүд алуурчин хэн болох нь тодорхой болсон л талархаж гин гэж өөрсдөө тайлгаруулжээ. Харин хамт хулгай хийсэн Ноу Куксийн дээгний хэргийн газраас олдоогүй тул түүнд аллах хэрэг оноогоогүй. Жоног нас барснаас хойш 20 гаруй жил өнгөрсөн ч эцэг эх нь одоо хүртэл түүний өрөөг хിവэр нь хадгалсаар байгаа. Түүний бага насны гутал, хурмын даашинз, ээждээ бичижсэн цагтланч бий. Жона ахлах сургуулаа төгсөхдөө ээждээ "Миний ээж байгаад баярлаа. Та бол миний үргэлж найдаж болох цорын ганц жинхэнэ найз. Би ч бас хизээ нэгэн цаг тань шиг сайн ээж болмоор байна. Би таны бахархдаг охин баймаар байна. Хайртай шүү ээжээ" гэж бичсэн захаа нь уншсан хүн бүрийн сэтгэлийг шимшүүлдэг. Алуурчин Тейлор Олсон нь шүүхээс тухтаж өөрийн амиаг эгүүдгсэн нь охирогчдын ар гэрт шудраг осны эцсийн хариултыг өгч чадаагүй ч Жоногийн эцэг эхийн тууштай тэмцэл үр дүнгөөгч тэдний санаачилсан Жона Бэхригийн хууль өнөөдөр Америкийн олон мужид хэрэгжиж олон зуун нууцлах хэрэгүүдийг илрүүлэхэд гол гүр болсоор байна. Жоногийн ээж Жон нэг ярилцлаганда "Миний охин явхдаа өөр олон хүний амь насыг аврах, шудраг осныг тогтоох том үеийг үлдээгээд явсан юм шиг санагддаг" гэжээ. Бидний амьдарч байгаа нийгэм заримдаа хүүтэн үндий мэт санагдавч Жоногийн түүх биднийг илүү сонор сэрэмжтэй, бие биедээ илүү халамжтай байхыг сануулсаар байна. Хэрвээ та хөршүүдийнх нь оронд байсан бол хаалгаа нээх байсан уу? Комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. Өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дууслаа. Сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.